Хорика институтын зочдлын менежментийн сурагч агш болорцдог байна. Зочлог үйлчилгээний салбар 24/7 тасралтгүй чанартай үйл ажиллагаа явуулахыг шаарддаг маш өрсөлдөөнтэй салбар байдаг. Тэгээд энэ салбарт үйлчлүүлэгчээ хадгалж үлдэх, тэр дундаа үнэж үйлчлүүлэгчтэй тогтоон барих, үнэж үйлчлүүлэгчдийнхаа тоог нэмэгдүүлэх гэдэг бол бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал анхаарал хандуулдаг сэдвүүдийн нэг яхахгүй мөн. Тэгэхээр үнэж үйлчлүүлэгчдэр яагаад бид илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ? Ер нь олон улсын жишээг яг юу байд юм бэ гэд ингээд үзэхэд олон улсад бол яг үнэж үйлчлүүлэгчд илүү чиглэсэн үйлчилгээнүүд за мөн тэдгээрийг халамжлах тал дээр маш их хөрөнгө мөнгийг бол зарсаар ирсэн. Мэдээж хэрэг бол үүний цаана маш урт хугацааны доктортой бизнесийг явуулах, амжилттай явуулах юм ашиг орлого нэлээд одоо ийм үн цэнтэй үр өгөөж бол байдаг учраас үнж үйлчлүүлэгчдэд илүү анхаарал хандуулдаг. Бидэнд ч гэсэн энэ бол зайлшгүй одоо тулгардаг нэг асуудлын нэг байгаа. За нэг факт хэлэхэд бид бол үйлчилгээн дээр 24/7 тасралтгүй чанартай үйл ажиллагаа явуулахад бол бас тийм амар байдаггүй. Мэдээж үйлчилгээн дээр ямар нэгэн тохиолдолд алдаа гардаг тэгвэл үнж үйлчлүүлэгчдийн 74% орчим хувь нь танаа байгууллага дээр ямар нэгэн алдаа гарахад уучлахад бэлэн, за мөн дахин боломж олгоход бэлэн ийм одоо сэтгэл зүйтэй, ийм одоо сэтгэлтэй байдаг гэсэн ийм статистик байдаг. Тэгэхээр бид бол үнэн үйлчлүүлэгчдээр анхаарал хандуулах нь зайлшгүй чухал нэг зүйл байдаг байна. Тэгвэл үнэн үйлчлүүлэгчдээ бид нар тогтоом барихын тулд яг яах ёстой юм бэ? Ямар одоо арга тактик хэрэглэх ёстой юм бэ гэдэг тал дээр ярий. Хамгийн нэгдүгürt бол дата маш чухал байгаа танаахаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дата ер нь хэр дижитал болсон бэ? Одоо бид бол захин дижитал 900-д амьдарч байгаа учраас өнөөдөр ингээд нэг товчлуур дараал өнөөдөр манай үйлчлүүлэгчдийн дата мэдээлэл энэ байна гэд ингээд харах боломж хэрэг танаа байгууллага дээр одоо нээлттэй байна уу гэдэг маш чухал байгаа. За би яг одоо танаас асуумаар байна. Та үнж үйлчлүүлэгчдэд нэрлэж чадах уу? За үнж үйлчлүүлэгчдийнхаа хамгийн дуртай, хамгийн их одоо таалагддаг тэр үйлчилгээг за жишээлбэл та рестораны эзэн байлаа гэж бодоход танаахаар хамгийн одоо үйлчлүүлэх дуртай, хамгийн их захиалга авдаг одоо менюний хоол юу вэ үнж үйлчлүүлэгч. Эдгээр зүйлийг та яг одоо ямар нэгэн зүйл шалгахгүйгээр шууд цээжээр хэлэх хэр боломжтой байна гэдэг маш чухал байгаа. За тэгээ хоёрдугаарт мэдээж бид нэр одоо датан дээр ажиллах нь чухал юм байна. Хоёрдугаарт бол бид нар яг үхээр өнөөдөр танаахаар үйлчлүүлж байгаа одоо доорж цэцгээд хинж байж болно. Тэр хүн яг юу хүсдэг вэ? Тийм ээ. За тэгээд тэр үйлчлүүлэгчдийн чинь хүлээлтэд та бүхэн хэр нийцэж үйл ажиллагаа явуулж байна. Үнж үйлчлүүлэгчид мэдээж хэрэг хүлээлтэд нийцсэн үйл ажиллагааг хамгийн үйлчилгээг хүснэ. Дараа нь хүлээлтээс давсан үйлчилгээ буюу бидний ярьдаг wow moment байдаг шүү дээ. Тэгэхээр тэр wow moment-уудыг та бүхэн хэр одоо өдөр тутмын үйлчилгээнд үзүүлж чадж байна вэ гэдэг бол бас айгүй чухал дараагийн асуудал болоод ирдэг. Зочлох үйлчилгээний салбарт SOP буюу бидний ярьж заншсанаар үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь хэцүү юу? Хэрвээ та хэцүү гэж бодож байгаа бол энэ бол огтхон ч хэцүү биш. Яагаад гэвэл хэрвээ танаа байгууллагын зөв соёл тогтсон за тэгээд эерэг хандлагатай уур амьсгал бүхий баг хамт олныг бүрдүүлж чадсан байгаа тохиолдолд үйлчилгээний соёл стандартыг хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш. Бид нар үйлчилгээний стандарт гэдээ ярихаар яг өндөр уулын орой шиг хол санагддаг байсан бол энэ бол огтхон хол биш, маш ойрхон зүйл асуудал байдаг байгаа. Баг хамт олныг үнэхээр гайхалтай сайн бүрдүүлж чадсан тохиолдолд багийн тоглогч солигдсон ч гэсэн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд бол онц тийм одоо хүчтэй нөлөө бол нөлөө бол байдаггүй. Тэгэхээр бид нар энэ үйлчилгээний стандарт өдөр тутамдаа хэрэгжүүлдэг үйлчилгээний чанарыг одоо нэгэн одоо шуманд барих тал дээр бол тийм ч хэцүү зүйл биш ээ гэдгийг хэлмээр байна. За тэгвэл үйлчилгээний стандарт буюу SOP-г хэрэгжүүлэхэд нэг 5 алхам дээр бид нар анхаарч чадах чухал. За хамгийн нэгдүгээрт юу вэ гэхээр мэдээж хэрэг SOP-г бид нар боловсруулах тийм ээ маш одоо танаа байгууллагын яг өдөр тутмын үйл ажиллагаанд доктортой чанартай явуулахад тийм ээ доголдохгүйгээр явуулахад чухал тэр одоо үйлчилгээний стандартыг бид нар өөрсдөө нэгдүгээр боловсруулах хэрэгтэй. Хоёрдугаар алхам бол мэдээж хэрэг боловсруулсан үйлчилгээний стандартаа туршиж үзнэ. За үйлчилгээний стандартыг бүх шатн дээр бид нар боловсруулах боломжтой. Хамгийн энгийн жишээ бол одоо угтаж авах хэсэг байдаг тийм ээ. Зочин угтах хэсэг зочид буудлын хувьд ярих юм бол зочид буудлын зочин угтах хэсгийн яг зочин угтах стандарт дээр бүгдээрээ авч үзэхэд үйлчилгээний стандартыг бид нар боловсрууллаа. Яг front desk буюу зочин угтах хэсэг дээр үйлчилгээний стандартаа бид нар туршиж үзгэнэ. За манай байгууллагын үйл ажиллагаанд, манай зочид буудлын, манай resort-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд манай бидний боловсруулсан энэ
стандарт маань үнэхээр одоо тохирч байна уу гэдгийг нь харна гэсэн үг байна шүү дээ. За хэрэгжүүллээ, ямар нэгэн мэдээж засвар гарна. За эдгээр зүйлээ бид яг хөөр дахиж харлаа, сайжруулна үйлчилгээний стандартаа тийм ээ. За энэ бол 3 дугаар алхам байна. 4 дугаар алхам бол засаж сайжруулсан үйлчилгээний стандартаа бол яг одоо оновчтой хэрэгжүүлэх нь чухал байгаа. Ингээд оновчтой хэрэгжүүлэх шатанда орлоо. Хамгийн сүүлийн шат бол мэдээж хэрэг энэ дээр хяналт тавих хэрэгтэй. Нэгэнт бид нар боловсруулсан тэр үйлчилгээний стандарт буюу SOP-г амжилттай урт хугацаанд доктортой хэрэгжүүлэхийн тулд хяналттай байх ёстой. За олон улсын туршлагаас авч үзэх юм бол ихэнх олон улсын сүлжээ зочид буудлуудад mystery shopper буюу хөндлөнгийн одоо хяналтууд бол жилд 1-2 удаа ордог байгаа. Энэ нь бол тухайн зочид буудал үйлчилгээний стандарт буюу SOP-ийг хэрэгжүүлж байна уу, хэр оновчтой хэрэгжүүлж байна, ажилтнууд нүүн дээр одоо мэдлэгтэй байна уу, мэдээлэлтэй байна уу гэдгийг нь хөндлөнгийн хяналтаар шалгаад дүгнэлт өгөөд эргээд анхаарах зүйлсүүд нь юу байна вэ гэдгийг нь тухайн байгууллага зочид буудалтай одоо ингээд репортлж мэдэгддэг ийм ач холбогдолтой зүйл байдаг. Тэгэхээр бид нар ч бас яагаад энэ олон улсын жишгээс суралцж болохгүй гэж тийм ээ. Энэ бол тийм ч одоо өндөр зардалтай хэцүү одоо зүйл бол биш байдаг байгаа.